хэрэг үйлдсэн хүмүүст хамрагддаг учраас суллагдсны дараах нөхцөл байдал жаахан чинэрч хатуурдаг юм. Хүнд бол ноцтой гэмт хэрэгтнүүдийг одоо 3-4 жилийн ялын одоо багасгаж байгаа гэсэн асуудал дээр ямар байр суурьтай вэ? Хаалтын зүйл анги дээр орог бол хассан шүү дээ. Тэр хаалтын зүйл гэдэг чинь тэр 8 дугаар зүйл гэж байна. Тэр бол ямар ч уршаас хамруулгүй явцдаг юм л хаалтын зүйл байдаг. Тэрэнд бол голдуудаа төрийн эсрэг гэмт хэрэг, хүн амнаас охирох хэрэг, тэгээд энэ цагийн шүдний өвчин болоод байгаа хэл хавуулаа суулгыг ийм зүйлүүдийг харцдаг байхгүй. Тэгэхээр хаалтан дотор орчихсон бол ямар ч уршаас хамрагдахгүй. Тэр хаалтанд ороогүй тэгсэн мөртлөө хүнд хэрэгүүд гэж байна. Тэднийг бол асуултад явуулчихна. Нөхцөл байдал харих байгууллагад нөхцөл байдал хүндэрдэг гэж байна. Одоо ч гэсэн хүндэрч гисэн уршаас хамруулж байгаа зарим анги дээр ганц нэг хүн суучихсан байж байна. Нөхцөл байдал хүндэрдэг учраас бас эхний ээлжинд хаалтаа хэлцэх ийм шаардлага гардаг. Нэгдүгээр хэлцүүлгээс эхлээд яах юм байгаа би зүгээр хурдчсан тооцоогоор бол нээлттэй тал руу ороод явж байгаа гэж бодож байна. Ийхүү төрийн зүгээс иргэдэд талцуулан хэлмэгдүүлсэн бурууга хүлээж эмгэлт явдлын 1 жилийн ойн босгон дээр өршөөл үзүүлэхээр шийдсэн бололтой. Аливаа нэгэн тэгш ойг тохиолдуулан өршөөл үзүүлж ирсэн бол энэ удаад ардчилсан хувьсгалын 20 жилийн ой хараахан болоогүй байгаа учраас ардын хувьсгалын 88 жилийн ойг тохиолдуулан өршөөхөр болж байгаа юм байна. Одоогоос 3 жилийн өмнө Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ойгоор 2400 гаруй хариуцлагыг өршөөж байсан бол энэ удаад үүнээс дутхгүй хүнийг хамруулах магадлалтай гэж хууль зүйн сайд хэлж байгаа юм а. Гагцхүү хүмүүсийн хэргийн материалыг нарийн шүүж байж өршөөгдөх хүмүүсийн тоо тодорхой болох юм байна. Нөгөө талаар төрийн эсрэг гэмт хэрэг, хүний амь хохироосон хэрэг болон хэл хахуулын хэрэгүүдийг өршөөлт хамруулахгүй гэсэн зарчмыг барьж байгаа юм байна. Өршөөлийн хуультай зэрэгцээ 7 сарын 1-ний үеэр хохирсон байгууллага иргэдэд нөхөн олгор олгох тухай хуулийн төслөгч улсын хурал давхар хэлцэж байгаа юм а. 7 сарын 1-ний үйл явдалд өөрчлөж амнаас эрүүл мэндээр хохирсон иргэд мөн гэмтэж бэрсэн цагдаагийн ажилтнуудын зэрэгцээгээр халдлагад өртсөн байгууллагуудын хохирлыг барагдуулах тухай засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг улсын хурал хэлцэхийг дэмжиж холбогдох байнгын ороод нь шийдвэрлсэн юм а. Амнаасаа алдсан иргэдийн арга гэрийнхэн хүн бүрийн амийг 1 сая ам доллараар тооцон нэхэмжилсэн байна. Гэвч засгийн газраас гал төмөр унтраахаар яваад осолсон Минам нисдэг тэрэгний хохирогчдын арга гэрээхэнд 16-аас 30 сая төгрөгийн нөхөн олгорыг төрөөс өгсөн тэр жишгээр тооцсон байна. Мөн 7 сарын 1-ний үйл явдлын үед амь насаа алдсан иргэдийн арга гэрээхэнд хэрэг шалгах явцад өмгөөлөгч гарган өгч зардал хөлсийг нь яамнаас хариуцсан байна. Түүнчлэн соёлын төвөргөнд ажиллаж байсан аж ахуй нэгжүүд дунджаар 40 сая төгрөг, Монгол Ард Түмэн намын байранд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд 200 орчим сая төгрөгийг нэхэмжилсэн гинэ. Хохирсон иргэн байгууллага мөнгө нэхэмжлээгүй байгаа ч гэсэн хууль батлагдсан тохиолдолд олгож таарахаар болж байгаа юм байна. Мөн улсын төсвөөс урьдчилсан тооцоогоор 11 тэрбум 923 сая 718 мянган төгрөгийг гаргуулж 7 сарын 1-ний үүмээний үеэр амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон зарим хүнд нөхөн олгорыг олгохоор болжээ. Гэхдээ 12 шахан тэрбум төгрөгийг хамгийн бага хэмжээгээр тооцсон учраас цаашид хэд ч болж өсөх магадлалтай байгаа юм байна. Хэрэгцээ хохирсон иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх түүнийг нь үндэслэлээ гэж үзэх юм бол төсвийн хөрөнгнөөс маш их хэмжээний хөрөнгө гарахаас аргагүй болох юм байна. Гэвч хохирогчдод нөхөн олгор олгох энэхүү хууль тийм хүмүүст үйлчлэхгүй нэг удаа хэрэгжих гинэ. Тэгэхээр хохирол нэхэмжилсэн босод хүн шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлэх зам л үлдэж байгаа юм байна. Ийхүү хохирогчдод нөхөн олгор олгох тухай хууль нь Монгол Ард Түмэн нам болон Арч намын хооронд улс төрийн тохиролцоо хийгдсэн учраас ногоон гэрлэр батлагдах гинэ. Сонгуулиас үүдэлтэй эмх замбраагүй явдлын хохирлыг хамгийн багаар бодоход 12 тэрбум орчим төгрөг гэж тооцжээ. Урд нь хошооны тухай хуулийн цорхоогоос үүдэлтэй хадгалан зээлийн хошооны хэргийн хохирлын талыг нь төрөөс барагдуулахад 32 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд олгосон байна. Цаашид төрийн болон төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулах тусгайлсан хуулийн санаачлал гэдгээ хууль зүйн сайд хэлж байгаа юм. Ямар ч байсан улсын их баяр наадмаас өмнө эрх баригчид алдаагаа засахын тулд өршөөл үзүүлж бас хохирлыг нь нөхөн төлөх хоёр ч хуулийг батлах нь тодорхой болж байгаа юм а. Монголчууд ерөнхийлөгчөө сольж сонгоод удаагүй байгаа энэ үед түүний улсын хурал үлдээгээд явсан суудалд бас нэгэн хүнийг сонгох шаардлага гарч байгаа юм. Гэвч сонгуул болон түүний хил амнаас залхсан сонгогчид зуны амралтаа 50 өнгөрөөхийг бодож байгаа учраас санал хураалтын эрс хүрэхгүй байх магадлалтай гэж эрх баригчид болгоомжилжээ. Тиймээс улсын хурлын хоёр намын бүлэг зөвшөлтсөд улсын хурлын сонгуулийн тухай хуулийн засвар оруулах замаар нөхөн сонгуулийг хойшлуулах хуулийг баталсан байна. Харин сонгуул эрхэх хорооныхон эх 7 хоногт санал хураах өдөр болон сонгуулийн зардлын тооцоогоо улсын хурлын чуулган засвар өмнө оруулж ирэхээр болж байгаа юм байна.
Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн нөхөн сонгуулийн хугацаатай холбоотой заалтанд улсын хурл өнөөдөр өөрчлөлт оруулсан баталлаа. Ингэснээр сонгууль эрхэх хороонд 30 хоногийн дотор сонгуулийн тавыг зарлуулах тухай саналаа зардлынх нь хамт эх 7 хоногт улсын хурл оруулж ирэхээр болж байгаамаа. Харин улсын хурл энэхүү саналыг нь 14 хоногийн дотор багтаан шийдэж сонгууль болох тавыг зарлахаар болж байгаамаа. Улсын хурл сонгуулийн хугацааг зарласнаас хойш 90 хоногийн дотор сонгууль болоод өнгөрөх ёстой болж байна. Сонгууль зарласан өдрөөс хойш 30 хоногийн дотор санал хураалт болж өнгөрнө гэсэн үг юм. Нийтдээ 120 хоногийн хугацаанд сонгуулийг зохион байгуулж дуусгах. Ингэснээр энэхүү хуулийг аль ч тохиолдолд хэрэгжүүлэх бололцоотой гэж хууль санаагч нь тайлбарлаж байгаамаа. Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөний дараагаар дахиад сонгууль зарлах нь зуны амралт үргэлжлээд сонгуулийн хэсгийн хороонд ажиллах хөнгөө болдог. Мөн сонгогчид ч гэсэн хөдөө гадаа амраад санал хураалтын эрс хүрэхгүй байх магадлалтай гэж үзээд улсын хурал дахь намын бүлгүүд хуулийн засвар оруулснаар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэв байна. Одоо мөрж байгаа хуулиар хуулийн 54 дугаар зүйлээр нөхөн сонгуульд оролцох нам өвчлийг ямар хугацаанд бүрдэх хугацаа нь бас тодорхойгүй байсан. Тэгэхээр энийг бол тодорхой болгож сонгууль олон зарснаас хойш 5 хоногийн дотор энэ намуудыг бүрдэх тухай заалт нэмэгдэж орж байна. За хэрвээ одоо нөхөн сонгууль зарлах өдөр нь чуулганы чөлөө цагт одоо тохиогоор бол их хурл ээлж тус чуулган эхэлснээс хойш 14 хоногийн дотор энэ асуудлаа шийднэ гэдэг ийм зохицуултуудыг оруулсан байна. За одоо мөрж байгаа хуулийн 54 дугаар зүйл дээр бол бас сарын хугацаанд 1 сарын хугацаанд нөхөн сонгуулийг явуулж санал хураалтыг явуулна гэсэн заалт байсан. За энэ байхгүйс нэг сая эцсийн хэлцүүлгээр санал хураалт явагдаж нөхөн сонгууль зарласнаас хойш 30 хоногийн дотор санал хураалтыг явуулна гэдэг ийм заалт нэмж орлоо. Ямар ч гэсэн сонгуулийн эрхэх хороо 7 дугаар сарын 18-ны дотор багтааж сонгуулийн тов болон зарлыг нь улсын хурал өргөн барих учиртай болж байна. Гэвч наадмаас өмнө чуулган завсарлах учраас эх 7 хоногоос нөхөн сонгуулийн товыг батлахаар болж байгаа юм байна. Улсын баяр наадмаас өмнө завсарлахаар яарсан эрхэм гишүүд нөхөн сонгуулийн товыг зардлынх нь хамт батлаад амрах бололтой. Өнгөрсөн 3 сарын хугацаанд эрхэм гишүүд 35 хууль, 21 тогтоолыг хэлцгээр төлөвлөснөөс бие даасан 3 хуулийг баталж 24 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан бас 21 тогтоолыг баталж нэлээд ачаалттай ажилласан гэж тамгын газрын дарга нь онцолж байгаамаа. Харин эрх баригчид амлалтаа биелүүлэх хуулийн төслүүдэд дараагийн чуулган руу шилжүүлж байгаа бололтой. Мөн оюуцхан гэрээний засвар ямар шуухан шатандаа яваад эрх баригч 2 намын бүлгээр хаалттай хэлцэж байгаа учраас сэтгүүлчдэд төдийгүй бие дааж гишүүн мөн улсын хуралд ганц судалтай бусад намуудад ч гэсэн мэдээлэл тодорхой алга байгаа юм а. Их сурвалжийн мэдээлснээр бол нөгөө 34% Монголын төр хүүтэй зээлэх хувилбар нь хэвээрээ явж байгаа. Ганц нэг тооны зөрүүл нэмсэн сурагтай байгаа юм. Гэвч энэ нь Монголын талд хамгийн ашиггүй хувилбар гэдгийг олон гишүүн шүмжилж байгаа юм а. Юу хэлж байгаа ямар бодлоготой ямар материал ирж гэнэ үгээд ингээд бидэнд өгөхгүй юм тийм ээ. Одоо ингээд харанхуй сууж идэг чинь. Юу орох юм бол тоо бөөм гэдгээд. Тэгэхээр энэ байдлаар нэгдүгээр байж болохгүй. Би таагч байна уу, ганц хүн байна уу, тэр хамаагүй. Энэ чинь их хурлын гишүүний бүрийн эрх гэдэг асуудал байна шүү дээ. Монгол Улсын их хурл надад бүх талын мэдээллээр хангаж явах үүрэгтэй шүү дээ чинь. Энэ парламент. Ягаад тэрийг тодорхойлсон хийхгүй нэ гэдэг би хэрэгжилж байгаа. Хоёрдугаарт бол одоо зөвхөн энэ намуудын бүлгүүдийн ярьж байгаагаар бол 34% гэдэг дээр тохирж явах шиг байна л да. За яг хөө олонхоор бол энэ асуудлыг бол хүч түрээдвэл хийчдэг. Замтай чинь хийнлээ ч тийм ээ. Гэхдээ зүгээр би тагч миний хувьд бодоход бол хоёр дахь хувьд надад бас зүгээр юм болов уу гэж бодогддیں۔ Үндсэндээ бол өнөөдөр бид 34%-ыг авахын тулд бол асар хэмжээний зээлийг бид авах гэж байна. Тэр зээл нь асар хөндөр хүүтэй. Хизээ бид нар 34%-ийнхаа зээлийг хаанаасаа олоод тэр зээлийнхаа хүүгийн төлөөд тэгээ монголчууд тэрнийхээ ашигыг аваад ингэн гэдэг бол энэ бол лавл 10-20 жилээс бол би наашгүй тэр ашиг монголчуудын гарт ирж тэр бид одоо 34% эзэн боллоо гэж хийж балбах хүртэл мөнгө хугацаа байна да тийм ээ. Тэгээд энэ ашигт малбарын үн цэн нь юу болооч билээ. Энэ гайтай юм шиг одоо борог болч өнөөх нь дуусчихвол юм тийм ээ. За гэх мэтийн олон эрсдлүүд бол байгаа. Тэр ингэж үлгэрт хууртаж хідүүлээ эх орныхоо эзэн боллоо гэж одоо өөрөөрөө хашгируулад ингээд сууж исэн дээрүү. Нэг бол ерөөсө 100% эдний талд өгöd. А бид татрыг авъя. Энэ нөхцөл энэ тохиолдолд ерөөсөө энэ ойлгоод оруулж байгаа техник донор нөхөр бүх төрлийн хөрөнгө оруулалтаас чөлөөлөхгүй. Тийм байхгүй. Чи юм орвол бид татварыг Монгол Улсын хуулийн дагуу авнаа. Бид тодорхой хэмжээний ашигаас татвар авнаа. Энэ нь бидний хувьд бол их таатай вариант юм гэж бодод. Одоо ч шууд нэг мөнгө авч ирэх иргэд одоо ямар нэгэн хэмжээгээр мөнгө хүртэх
Энэ одоо богинохон насандаа нэг жоохон айтайхан амьдрмаар биш Монголынхоо алт эрдэнэсийн одоо хишгийг хүртмээр биш тийм ээ. Гэтэл